Аниме нэгэн хүү гүйж явахдаа цүнхээ алдаад нэгэн баагааны хослон өмсөн хүн дээр очиж байгаагаар эхэлнэ. Гүйцэж очоод цүнхээ авах гэтэл баагаан хувцас өмсөн хүн түүнд цэргийн постэр өгөв. Хүүч намайг цэрэг рүү өргөөдөг гэхэд нь дараа нь лай болно гэд мань хүн юу ч дуурдаггүй. Жоохноо мань гунигтай царайлжсан цааш алхаж байхад нь баагагийн мань хууч өвчин сэтэрч амьсгаа авч чадгаа байна. Баагагийн өвчин аягүй сонирхолтой. Хүнийг инээлгэж байж л өвчин гайгүй болдог ба ойр тойрондоо байгаа хүмүүсийг инээлэх гэж гачин жигтэй олон хөдөлгөөн л хийн. Иргэн тойронд нь байсан хүмүүсээс нэгэн ч инээдэггүй боловч яг явах гэж байсан хүн мань инээгээд л орхино. Ашгүй манай хүний хууч өвчин арай дээрдэж талархлаа илэрхийлэх гэтэл хүүг мань 3 гар гарч ирээд амийг нь таглаад цааш нь аваад явхан тэр. Хүүхдийн хулгай гэж бодоод баавга задлж эхлэхэд хүзүүг нь эргүүлээд гарыг нь хугатал нөгөө хүмүүс нь ядагч вэ. Аргаа барсан мань нэр хүүг дагуулад цухтана. Арай гэж нөгөө роботчиг гаруудаас цухтан галт тэргэнд орж ирж суухдаа хоорондоо танилцсан. Баавгаг мань Наруми, хүүг мань Масару гэх ба 5 дахь ангийн бацаа. Хүүхдээс яагаад тэр хүмүүс өөрийг нь хулгайлах гэж байгааг асуухад хүүгийн аав нь Сайга гэх маш том компани үүсгэн байгуулагч байсан бөгөөд эдхийн хоногийн өмнө хурдны зам дээр машины ясалт ороод нас барсан аж. Түүнд үлдээсэн хөрөнгийг авахын тулд хүмүүс түүнийг алхаас буцахгүй байгаа юмсан ч. Тэрээр өвөөгийнхөө захиасаар нэгэн циркэд ажилдаг Широгане гэх хүнийг олж тэр хүн хүүг хамгаалах захиалга авчээ. Удалгүй хойноос нь хөөж байсан хүн гарч ирээд эрүүрүүн цохиод боох гэж оролдсон ч манай хүнийг зүгээр л хог шиг шидэд хайчихна. Галт тэргийн урд нөхдүүдийн нэг байх ба галт тэргэнд мөргүүлэхэд бид тэдгээр хүмүүс нь хүүхэлтэй гэдгийг мэдэж авна. Галт тэрэг замаасаа гарan осолдож эхэлнэ. Энэ үед баатарлаг Наруми мэн хүүг хамгаалахын тулд тулдаж байсан хүүхэлтэйг аван цонхоор үсрээд алга болов. Галт тэрэг осолдож явсаар нэгэн барилга дотор оров. Галт тэргээс буугаад ганц үлдсэн хүүхэлтэй нь Масару руу дайрахад хидээгээр чулуу аван шидсэн ч яаж барах вэ? Гинтл гэрэл асан түүний аврал үзэлсэнд Широгане гарч ирэн хүүгийн дагуулж ууж байсан зүнхнээс Арликвинг хүүхэлтэй гаргаж ирээд түүнийгээ удирдах дайсны гарыг нэг л цохилтоор зүүлд дуусгана. Дайсныг устгачаад охин хүү дээр очин биеийн байдлыг асуугаад 2 жилийн өмнө өвөө нь түүнийг хүслэн хамгаалуулахаар болсныг хэлнэ. Наруми ч азар амьд үлдсэн байх ба дайсан гэж андуурсан Широгане түүн рүү дайрахад бие хамгаалж байсан хүмэн цохиход санамсаргүй тэр хоёрыг зогсоох гэж байсан Масаруг цохин ухаан алдуулна. Охин ч одоо хангалттай чиний хэрэг байх уу гэд зам салав. Миний хэрэг ямар биштэй гэж бодоод зүгээр хаях гэж байсан Наруми гадаах болсон ослыг хараад хүүг яаж ч байсан хамгаална гэд ам гараад орхив. Бороонд норсон хоёрыг олж очоод эмч биднэ гэд л мань хүн тэр хоёрыг дагуулад эмнэлэг ороод Масару гэвтүүлнэ. Охин ч эмч талархаад эмч чаалаар гараад яв. Наруми Широгане хүүг цуг хамгаалгаар болсны хэтэл гинтл цогны цаанаас айлаалагч төрхтэй хүүхэлтэй гарч ирэн дайрахаар цэхэн зогсно. Манай хоёр ч алцахтаа бэлдээд Широгане тулдгаар Арликвинийг гаргаж ирнэ. Гадаа байсан хүүхэлтэйний хойноос нэгэн залуу гарч ирэн тэдэнд миний хүүхэлтэйнүүдийг ялсанд баяр хүргэе. Гэтэ та нарын Азийн түрээ дуусч байна. Энэ хүүхэлтэй бол онцгой гэд дайрч эхэлнэ. Ямар ч ханыг бутлан гэдэл дайралтай хитл Арликвин тэр цохилтыг нь хааж орхиод толгооноос нь базаад авах нь тэр. Арликвин бие синсмит эргүүлэн дайсны хүүхэлтэйг тэр дорн л устгахад халдагч гайх нь аргагүй. Нөгөө гарууд нь ч гэсэн балиар зэвүүн санаатай хожигдно гэдгээ мэдсэн айтай Масаругийн хүзүүрүүн хутга бариад барьцаалав. Нөгөө залуу чихэл Петр байдлаар энэ бохир ертөнцид бохирл тоглолчтой эдэргээ тамхи хасаадсан баг мафийн тоглоомч айтай байсан ч Наруми нөгөө өрөвдөлтөө барьцаалагч нарыг нь болгож тавьдаг. Тэр эдэнд ч зутцгааж алга болно. Хүүч өөлөн барин бүх зүйл надаас боллоо гэд л уйлж байхад Наруми шууд л түүнийг инээ гэж авна. Эмч энэ байдлыг хараад Зонофа синдром гэх өвчин гэдгийг хэлв. Энэ өвчин хүнээс хүнд халдварлагдаггүй ба эргэн тойронд байгаа хүмүүс нь таагүй байхад нь биед нь таталт өгөн амьсгалах аргагүй болгодог байна. Заавалчгүй хүнийг инээлгэж байж л өвчин гайгүй болно гэдгийг хэлнэ. Наруми тэр хоёрыг инээлэх гээд л тэнийг байралтай зогссон ч шокносоо гараагүй байгаа Масару инээдэггүй ба Широгане нэх инээгээд байдгүй гэдгээ хэлнэ. Наруми хүмүүсийг инээлэхээр дэлгүүр ороод яаж ч оролцсон хүмүүсийг инээлгэж чаддаггүй ба харин айлгаад орхидог. Широгане түүний толгой руу өшгөлөөд ийм байхаар чин хин инээдгийн гэтэл хүмүүс үүнийг нь жүжиглсэн тоглолт юм байна гэж бодон инээгээд залуу маань ч аврагдсан тэр. Шөнө тэд бүгд Нарумигийн гэрт ирээд хоол идэхээр болоод Широгане тогооч ийн. Амтад хоолч бэлэн болж тэд нэг гэр бүл шиг хоол идэх болов гэсэн Широгане Наруми хоёр уучраа олоогүй байгаа нь илт. Чамаар түүнийг хоол болохгүй. Би түүнийг асарч чадна эдэргээд л бараг аав ээж хоёр. Нууцсандаа Наруми Широгонег халуухан эдэргээд л за яг үзэсгэлэнтэй болохоор өршөөе. Царилэг байхад муухай ааштай байсан ч ер нь яад ингээд л орхино. Хөлсөндөө дарагдсан Масару усанд ороход эр хүндээ туслана гэж бодож байсан болчтойгоор нуруугч нугаагаад өгьегээд угаалгын өрөөний хаалгыг нийтл манай хүн харин жаргацаан сууж явах нь тэр.
Гадаа гараад бэлтгэлээ хийж байхад нь Наромигийн толгоноос Широгоне гардаггүй. Энэ мөчид Масару гарч ирэн өөрийгөө хэрхэн Нароми шиг хүчтэй болох вэ гэж асуугаад нулимсэн зээлэгнэ. Түүний сэтгэлийг нь өргөх зорилгоор түүнд нэгэн зураг үзүүлв. Тэрхүү зурган дээр Наромигийн багийн зургнууд байх ба тэрээр багада би сүнт дургу болохоор уйлж байсан. Бас спорт дургу байсан болохоор л мөн уйлж байсан. Ер нь л цол дорой байсан. Гэхдээ би өөрчлөгдөж хүчтэй болсон учраас чи ч гэсэн тэгж чадна гэж хэлнэ. Бүр надаас хүчтэй болно гэд мань үнийг хөөргөж гарна. Яг энэ үеэр Широгоне орж ирэхэд болчинтай гарын май нүүр нь улаагаад болж өгдөг. Унтахаар болж Масару өрөөнөөс гарахдаа намайг ээж шиг минь битээ өрхөөрөг эдл бүгд тус тусдаа унтахаар явна. Жоохноо мэн 0 орохоор явлаа гэхэд Широгоне цуг авъя гэсэн ч хүсэлтээс нь татгалзсан. Үүний хор уршиг тэр дороо гарan Жоохноо мэн нэг гарт баригдав. Аврахаар ирсэн Широгоне Арлаквийн байгаагүй тул биеийн хүчээр үзээгээд л нэг л алгатуулна. Өөр нэг шар үст гарч ирээд Наромиг нэг тохотоод л газар дунгана. Малгайтай хулгайч гялс алга болъё гээд хүүг аван ачааны машины хойно ороод тэр дороо оргон зайлав. Хойноос нь хөөх гэж байсан ч урд нь нөгөө өмнө хүүхдийг алах гэж байсан хүн гарч ирээд хойноос нь хөөх хэрэггүй гэж хэлнэ. Тэрээр өөрийгөө Эрио Ашихана гэж танилцуулах ба Масарог хулгайлсан хүмүүс Сайгатай хамааралтай ба тэдний эсрэг бүлгэмэх гэдгийг хэлнэ. Сайга корпорацийн нэг хэсэг нь хүүг алах гээд нөгөө хэсэг нь хулгайлах гээд л байгаа юмсан ч. Уул нь саяны ачааны машиныг мөргөөд хүүг алах гэж оролцсон ч бүтлгүүцсэн учраас одоо Каризава тосгонд очиж ажиллаг үүсэн цуг явуул гин. Тэр тосгонд хүүхэлтэй удирдагч нар олоолаа учир нилээн л аюултай аж. Маргааш өглөө Моцилкэнд юмаа багалчихсан явах гэж. Широгоне яагаад Нароми Масарогийн төлөө ингэтлээ хичээгээд тийм аюултай даалгаварт явах гэж байгаа. Яагаад хулчий цухтаагаад амиа бодог нь гайхаад асуугаад мань хүн чийч итгэхгүй л дээ гэдэл түүнийг сондлон цааш юу. Нөгөө талд Масаро сэрж байдаг ба түүний дэргэд түүний аавын баг дуу гих зөвүүн гар ашгүй чамааг муу хүмүүсээс аварлаа гэд эвгүй сарилчсан сууж байдаг. Гадаа нь алгын салаа ирчихсэн дайралт ихээр зэхэж байхад нь аз олж манай Нароми Широгоне хоёр шууд л дайрж орох гээд хамаг хурдаараа л тавхина. Нароми Широгонед би тэднийг саатуулна. Тэр үед чи Масарог авар гээд баган сэлэнтэй гаруудын дунд орон хятад сурсан кунфуг ашиглан хулгайчдыг нэг нэгээр л зодож гарна. Үүнийг далимдуулан алгын салаач тэдэндээ нэгтгэд хулгайлах салаа тэр чигтэл ордны хаалга руу ухарна. Широгонег нэг ногоон устай эмэгтэй хаалгаар орохын зогсоодол өөртөө айгүй ихтэлтэй хүүхэлтэй удирдагч гарч ирээд би хаалгыг онгойлгоно гэд хаалгыг нүдэж гарав. Яг тэр үед хаалгыг хамгаалах систем ажиллан хүүхэлтэйг хоёр талаас нь тухаж эхлэв. Эндээс нь зүгтах гэж оролцсон ч утас нь ороотолдоо тэр дороо л алимын тухшуулв. Широгоне нухацтай байдалд орон хувцаа шидэн Арлаквинийг гаргаад нэг л цохилтоор хаалгыг эвтлэнэ. Алгын салаа уугалаад ортол ногоон үс нэмэгтэйгийн тесрэх бөмбөнд алагдав. Ингээд ногоон үс нэмэгтэй болон Широгоне хоёр тулдахаар болов. Гэхдээ энэ нь нээх удадгүй. Ногоон үстийн шийдсэн тесрэх бөмбөгийг Арлаквин барьж аваад өөрлөв чидээд л ногоон үстийн кэрээр эхлэхээс өмнө дуусч байгаа юм да. Масарог хайж явахдаа Широгоне орхинд орхидоо зэрэгцүүлэн Наромигийн хууч хүчин сэтэрч оёл доош унав. Ордонд байгаа Масарууд харин их л таагүй байлаа. Нөгөө хачаа өвөө чинь чиний хөрөнгөний төлөө маш их хүн чамайг алахыг хүсэж байгаа. Тийм болохоор миний хүүхэд болоод надад өргүүлчих. Би чамайг хамгаалан нэдрэгээд л худлаа. Манай хүний хөрөнгийг авах гээд байгаа юм байж ичхгүй худлаа борно. 0 орохоор явхад нь цуг орно гэхэд Масаруу түүнийг өшөглөж орхичоод нэгэн шүүгэн дотор нуугдана. Нуугдаж байхдаа аавынхаа үлдээсэн захиасыг уншихдаа маш том нууцыг олж мэднэ. Аав нь үхээсээ өмнө энэхүү дэвтэртээ би үхэхэд миний хөрөнгө Масарууд үлдэнэ. Би нэгэнт Сайга гэр бүлээс залхсан. Мөн тэдний хүүхэлдээ удирдахч болон хүүхэлдээнүүдийг устгамаар байгаа учраас миний хөрөнгөнд чунсан гэр бүл хамаатан садан минь хоорондоо датаж би биенээ уурш тастна. Тэр чигтээ энэ гэр бүлийг сүрүүлнэ гэдгээ бичсэн байв. Үүний үр дүнд нь түүний дөрсөн хүү Масар өгөх ёстой гэдгийг уншаад цочирдно. Түүний аав ах нь түүнийг олоод цухтаасан их шалтгаанаар Тайгарын хүүхдийг энэ тэнд нь л балбаж байв. Аав гахын утас дугран аваад ярихад Масарог аврах гэж ирсэн хоёр үхсэн гэдгийг дуулаад түүний цогцыг Масарууд харуулан зоригийг нь мохогоор шийдэн явхаар болов. Өрхөнд орсон хоёрын нэг Нароми өвчнөсөө болоод амьсгаагааж авч чадахгүй байгаад нүдэндээ нулимстай Широгонес ирнэ. Сэрэгтэн Нароми түүнийг яв гэж ятгах ба Зонофа өвчин сэтэрсэн бөгөөд хөдөлж чадахгүй байгаагаа хэлнэ. Өөрийг нь аварсан тул гимсэн Широгоне түүнд яаж туслах вэ гэтэл инээж өхөн л түүнийг аварна гэдгийг хэлнэ. Инээлх гэж тэнэг царай гаргасан ч хүйтэн сэтгэлтэй Широгоне яаж инээх вэ? Ингээд өнгөрлөө гэж бодсон ч тэр азаа дуршгаар шийдээд би чамд хайртай гэж хэлэхэд нь Широгонегийн царайд инэмсэл төрнө. Тэгж нэгэн Нароми яриад ирдв. Охин би чамтай гэрэлж чадахгүй. Учир нь би хүүхэлтэй гэж хэлээд түүний багаан дурсамжийг харуулна. Охин ухаан орсон цагаасаа л хүүхэлтэйг удирдах сурсан ба эцэг эхээ хэзээ ч мэдлгүй нэг ааш даавгаад шийтгүүлсээр үдийн насалжээ. Автомат гэх буюу өмнө гараад байсан нөгөө хүнээр өдөртүүлдэггүй хүүхэлтэйг хин нэгэн бүтээсэн учраас хүүхэлтэй өдөрдөгч нар буюу Широгоне мэтийн хүмүүс тэдгэрийг нь устгах ёстой болчихсон аж.
Өөрийгөө сэтгэл хөдлөлгүй, хүүхэлдэйнээс ялгаагүй гэхдээ Нароми тийм хөөрхөн инээмсэглэлтэй эмэгтэй хүн лавдаг хүүхэлтэй биш гэж хэлээд өөрийн рийцтэй гэдгийг харуулна. Нөгөө талд манай хүн тэр хоёрыг анд байгааг мэдчихээд гал хамгаалагч ашиглан аав хахаас цухтаан ордны цонхны тавцан дээр зогсно. Үсэргийн бол чи үхэнштэй гэхдээ Масаро байн хулчиж амьдрахгүй гэд доошоо үсэрхэн тэр. Аз тааран эсрэг багийн хүний толгой дээр унаад босож ирэхэд нь яг л шинэ хүн болсон мэт түүний нүдэнд гал дүрлэлдэж байв. Тэгэхдээ өөрийг нь алах байсан багийн хүмүүс өөрийнх нь далд ажиллахыг санал болгоно. Эдгээр өөрийг нь аварсан талархаж байсан боловч Ашихана бид хөлсөгчдөөс ургадаг хүн биш гэхэд нь Масаро ордноос авсан тэмдэглэлийн дэвтрийг тэдэнд үзүүлв. Өөрсдийг нь харах мэд үтсэн дууралсан бүлэгмийнхэн чи тэгээд хэдийг өгөх юм бэ гэдэл манай талд нэгдэнэ. Үүний дараа Грималдыг хүүхэлтэй ашиглан аав ахынхаа өрөөнд орж ирээд энэ бүхнээ зогсоо гэхэд аав ах нь барьцааны хүмүүсээ харуулад миний өргөмөл хүүхэд болохгүй бол энэ хоёрыг ална гэд ацан шалаанд орсон хүүч аргагүй ирэхэд түүний өгөнд орхоос өөр аргагүй болов. Нөгөө хоёрыг торрентын хориод явах гэтэл Ашихана тесрэх бөмбөг 30 минутын дараа дэлбэрнэ. Аав ах чинь тэр хоёрыг үлдээгээд алах гэж байна гэдэл өмнөний наад цаадгыг Масаро тэлхэд мань хүн тэр хоёрыг аврах ёстойгоо ойлгон өвгний хөлийг хугалан толгоогоор нэг мөргөөд гарав. Ордны хамгийн дээд давхарт хорж байгааг мэдсэн аврах ажиллагааны хоёр Грималдыг ашиглан нэг барилгаас нөгөө рүү үсрэн дээврийг цоолон Широгоне Нароми хоёрын байгаа газарт ирэв. Муу талын дүр хаалга онгойлгон Масарог гарыг нь тайрна гэж сүрдүүлэхэд Нароми өөрийн гарыг нь урдан тавиад зүсүүлэх нь битгий хэл хутгийг нь эвдлээд адреналина дээцэгтэй үргээд төмөр шонг талилан шоронгоос оргов. Жаахан хүүхдийг яаж байна гэд манай хүн өшөөгөө авахар тултаж эхлэв. Эдийгээр хүчтэй ч гэсэн хойноо байсан хүмүүсээ хамгаалахаа мартан Широгоне хөлөндөө бэртэл ав. Анхаарал нь сарнсан Нароми утсанд ороогдон хөдлөх боломжгүй болоод Масарог зүхтаа гэхэд айсандаа ухарч явсан Масаро гинтэл Широгонегийн арлаг хүнийг аван түүний өмнө хийж байсан хөдөлгөөнийг дуурайн дайсны хүүхэлтэйг хідэн хэсэг болгоод орхино. Тесрэг бөмбөг дэлбэрч эхлээд авгах дараа нь бүхэл ордон шатаж эхлэв. Ашихана энэ үеэр олс ашиглан ордноос гарах арга олсон ба эхлээд гинцнэр нь Широгонег явуулахар болно. Түүнийг явуулах гэтэл Масарогийн доорх газар бутарч хүү доош унав. Широгоне хөлний гэмтэлтэй тул түүнийг явуулаад Нароми доош бууна. Түүнийг тэрвэрэд бүхэл юм зүгээр болно. Өөртөө итэг гэж хэлсээр л байна. Ядаж байгаад дээрээс нь шатаж бом бодоод унсаар байхад л мухардалд орсон бол битгий үйл зүгээр л инээ гэсээр байгаад л шүнжэнгөө барилгах шатна. Өглөө болоход азар хоёул амьд үлдлээ гэж бодоод дээш хартал Нароми байсангүй. Зөвхөн түүний гарал үлдээд бусд нь бүгд шатаж өгөө болсон байв. Нароми үхснээс хойш 2 сар өнгөрчээ. Масаро хуучин сургуультай явж харин Широгоне түүнийг хамгаалахаар ахлах сургуульд орсон аж. Хүү өөрийг нь аварсан Наромиг өдөр болгон боддог болжээ. Сургуульд нь хүүхдүүд дээрлэхтийг мэдээд Широгоне түүнд өөрийгөө хамгаалахыг захина. Хичээлдээ орох гэж сургуулганаасаа гутлаа авах гэтэл гутал нь байдаггүй. Багштайгаа мэдлэлчгээд суух гэтэл санал дээр нь хадаас тавихад манай хүн ч их зүйл үдсэн болохоор инээгээд л өнгөрдөг. Нусны алчуур толгой дээр нь читгэд хүртэл нөгөө алчуурыг нь буцаагаад л өгнө. Хүүхдүүд энэ зан авирыг нь төвчлгүй. Чи бидний нохоо байсан байж одоо яагаад байгаа юм гэдэл түүнийг түлхээд унгана. Ангийн дарга бололтой охин Масарогийн дэргэд ирэн түүнийг өмөрөхөд манай хүн чи намайг хамгаалах хэрэггүй. Би тэдэндээ өөрөө уучраа болно гэтэл дээрлэхүү гар манай хүнийг шанаатаж авахдаа толгой дээр байгаа сорвийг нь харж байгаа. Нэгэнт л харчихсан юм чингээд хувцаа тайлан сүүлийн саруудад юу туун тохиолдсныг биеэрээ харуулв. Үүнийг ангийнх нь харжгаад гайх ба мэдээч түүнийг харсан дээрлэхчэд түүнийг дээрлэхэ болох нь мэдээж. Хэсэг хугацаа өнгөрч Наромиг хүснээс хойш байн гунигтай царилах болсон Широгонег аз жаргалтай байлгахын тулд тэрбээр түүнийг Накамучи гэх дампуурч буу цэрэгт оруулахар болно. Циркэд ажилтдаг ахын дүүс гарч ирэн өөртөө юу чаддгийг үзүүлэхэд Широгоне ч юугаараа дутгав бас л юу хийж чаддгаа тэдэнд харуулв. Өвгөн ах тэдний хүсэлтийг зөвшөөрөн цэрэгтээ авахар болж өөрсдийн хүмүүсээ танилцуулна. Хоёр ах дүүг Нори болон Хиро амтэн сургагч гээд охиныг Лизолете гэж танилцуулна. Ийхүүдэд өнөөлтөн өдрийг аз жаргалтай өнгөрөөж байхад ертөнцийн хаан нэгтээ амьсгалын төхөөрөмж хүлээдэ Нароми үзэгдэнэ. Нароми Аква Вита хэмээх улаан өнгөтэй шингэний ачаар амьд үлдсэн байдаг. 1 сарын өмнө сэрсэн ба тэрбээр ой санамжаа алдан Широгоне Масаро байтгай өөрийнхөө дурсамжийг хүртэл мартчихаж гараа хүртэл яаж алдснаа мэддэггүй. Түүнийг аварсан хүн нь Франц улсын иргэн Сарл Үст Кристофер бөгөөд цаахан талд нь Широгонег яргалдаг байсан шулам гих Люсил лайв. Сарл Үст ярьж дуусаагүй байхад Нароми нэгэн шар үст хүүг олж хараад гинтл хойноос нь хөөв. Хөөсөөр байгаад хүүхдүүд байрлах газар очиход манай хүн хүүхдүүдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гээд кунфугэ хийгээд хүүхдүүд их л баярлаж түүнээс дахин хийхийг гуйна. Тэгж байтал шар үст хүүг гинэт ханиалгаад эхлэв. Тэр үед эм чинь ирээд л инээмсэглэнэ. Кристофер Наромид чи одоо 2000 өвчтөнтэй Зонофа өвчнөд тэмцдэг хамгийн том байгууллагад ирсэн байна л гин.
Имлэгийг өшөө илүү судлахаар болоод Нароми энэ тэрүүгээр хэсэж явахдаа хаалганы цаана өөрийг нь асарч байсан эмч таагүй царайтай байхыг олж харав. Нууцаар харж байхад нь эмч юу болоод байгааг мэдэхгүй баахан л эм залгиад ав. Үүгэж дуусалгүй босод эмч нар ирэн судсантаа мансууруулах бодис тарьж эхэлнэ. Энийг нь харж төвчлгүй захирал маягтай эм дээр очиж танаа эмч нар чинь мансуураад байна штэ. Ийм байж хүүхдүүдийг яаж эмчлэх гэж байгаа юм гэж асуудал. Угаасаа манай эмнэлэг ингэж ажилдаг гэж хэлэхэд нь цаахан талд нэг өөр өсвөр насны хүү байж байх ба Кристофер Мэн нөгөө хүүг байцаачихсан хаан байсан. Тэд нар одоо хаан байгаа гэснээ чи удахгүй үхэн гээд л хүүг сүрдүүлээд байж байна. Хүүхдийн хүчирхийлэлд төвчдөггүй Нароми шилийг хаг өшөглөөд Кристоферыг зад чанаадаад уг хэрэгслийг зогсооно. Гараа шилэн зүсэн ч тэр дороо л идэхэд яг өөрт нь юу болсон? Бас энэ имлэг ямар учиртай болохыг асууна. Учрыг тайлбарлахаар захиралч түүнийг авч яван имлэгийн жинхэнэ төрхийг харуулна. Зонофа гих өвчин 3 үе шаттай. Эхний шат нь өвчтний амьсгалд давхцаж амьсгалахад бэрх болно. Хоёр дахь шат нь арай хүндэрсэн хэлбэр байх ба энэ шатыг ихэнх нь давж чадлгүй үхдэг. 3 дахь шат нь харин жинхэнэ там бөгөөд үхсэн бол өөрийгөө азтай тооцно гэд 3 дахь шатанд орсон хэдэн мянган хүүхдүүдийг харуулна. Тэдгээр хүүхдүүд нь ядаж байхад үхэж болохгүй. Өвтөндөө дарлагдаад л шалан дээр хэвтэх ба тэднийг эмчлэх ганц арга нь Ако Вита гэх уусмал байвч тэр уусмлыг хийсэн хүн дээр үеийн аль хэдийн нас барсан эрдэмтэн ба орчин үеийн дэвшилтэт технологиг ашигласан ч тэр уусмлыг гаргаж авч чадахгүй байгаагаа хэлнэ. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас байнга инээхэд тулд эмчнэр маань хүчээр инээхэд тулд эм хэрэгэлдэг болсон нотлогдов. Тэр уусмлын сүүлчийн үлдэн тунг нь Нароми дээр хэрэглээд манай хүн шархаа идгээгээд мөн Зонофа өвчнөөсөө ч мөн салчихсан байхаж. Кристоферийн зорилго бол Зонофа гэх өвчнийг тараагаад байгаа шөнийн цэрэг гэх бүлгэмийг олж устгах ёстой ба үүндээч Наромиг ашиглах төлөвлөгөөтэй. Бас шөнийн цэрэг нь өөрийн гэсэн оюун ухаантай хөдөлдөг роботууд буюу автомат гэх хүүхэлдэйнүүд гэдгийг хэлнэ. Яриа дуусаагаа байгаад өнөөх шулам орж ирээд Паулман болон Анселмус ирчихлээ гэж хэлнэ. Дайснууд аль хэдийнэ гадаа байсан хамгаалагчдыг алчсан эмнэлэг рүү төгөж байдаг. Яг энэ үед Кристофер гарч ирээд автоматуудыг алж өгнө. Юугаа ээж зүгээр байх уу харж зогсох уу гэд Нароми шулдаанд орно.